Дараа хэлсэн. Юу хийж вэ? Нөгөө энэ Үгийг хэлсэн тэр өдөр улс шиг хөгжиж хүн шиг амьдрах үйл оцонтой ярих байх гэж улаан шигалцсан хэдэн хүн улс олж тоглож байлаа. Удаатай бас манантай байлаа. Би юу хийж вэ? Энэ хүнд гайхсан тэр өдөр итгэл эзэн хацсан засаг ирэх мэдлийн манан төрж эцгүй цацраагалцсан улс ирээдүйн барьцааж илдэв зээл бондор хийр гэж байлаа. Эрдэнэ салхиад 5-7 хон алдаж байлаа. Эдийн засаг илгээрээ хэвдэж байлаа. Усын хүч талхын нэгдсэн нийгмийг урд хүмүүс хайдан сайн гэж өөрөлж хэд мулаадж яах, өргөж хэд магтаадж яах. Үнэн худал хоёр алан дээр байгаа хой. Үр дүн болон өөрсдөө нэг тунгаан гэсэн. Нэг л ард бидний итгэлийн үг сонгосон. Энэ засагт өнөөдөр алдаа оноо би төрсөн бид хүртэл зүг буруу байдаг хой. Төрд гарсан заримдаа сайн уу ээлж. Албан тушаал хэл хавал амин гогийн ашиг хонжоо амарны явдалтай хэлийн найрч хатгийн маш жидний дунд би. Гэсэн ч тэд юу гэж нууж хаасангүй. Гинзэмтэд нь ялт тулгад ямын хурааж тэмцэж төрөн цэвэрлэж гисэж төрийн мөрөө барьж аюулт тахал нэрвэгдсэн дэлхийн айж жижирж байхад ард олноо амьдралтай амьнаас эрүүл мэндтэй ар өрөөс нэг өөршөлттэй аман гайсан эдийн засагтай атаархал шуулгаар дөрвсөн хэрүүл тэмцэлтэй ачааны хүндийг өөрч ганцхан нефтийн үлдвэр барьж гадныхан алдсан орд газруудаа авч гадаа гэрт биш гэсэн Улаанбаатарын утааг ганцхан өвөл арилгасныг уушгиж бодлоо хийхгүй. энэ хизээ гарсан. Энэ зөвлөг юмш тамаа юм бэ? Хэлсэн юу биш үү те нөгөө нэг гадныхан алдсан орд газраа Эргүүл авч. авсан гэсэн шүү дээ те. Энэний үр дүн юу болсон та мэдгүй. Мэдгүй. Одоо чинь нөгөө нэг одоо төрийн мэдэлд байх хэрэгтэй уулах нөгөө гадны нөгөө нэг одоо хүмүүс аваад Оюутлахаа 5-7 юу? биш. Одоо чинь нөгөө нэг тэр салхитын мөнгөний орд гэж яриад байгаа нэг одоо орд байхгүй юу төрийн мэдэл сая шилжүүлээд. Энэ мөнгө одоо зүгээр одоо олборлоод ингээ мөнгө гаргадаг байсан бол шууд гадагшаа гаргадаг байсан бол энэ мөнгө одоо дотооддоо эргэлтэндээ ороод Монгол банк руу ороод тэгээд тэр мөнгө хоримтлол үүсэнгүүт тэр хоримтлын мөнгөөр сая тэр Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн баг. Оо, тийм үү? Уурхаагаар. Поо, би ерөөс энэ өстө огцсонсоогүй юм байна. Эзэнгүү байсан гэж энэ хэлээд байгаа чинь нэг талд үнэн бохгүй юу? Ерөөсөө л нөгөө л уулуурхаа гараад гадны хүмүүсийг оруулж ирэл те. Тэгэл нөгөө ашиг хүмүүс ингээл авилгал нөгөө хийх бол гэдэг зүйл чинь Авилгал аваад тэгэл хүмүүс зараад өөрсдөө баяжаад гэсэн мэт те. Ер нь бол амьсч чигээ. Одоо чинь ингээл нэг чинь хиттийн хүн байлаа те. Тэнгүүд чи болонгод надад мөнгө өнгөт би тэр газрыг ингээл ярьж мэрж байгаа л те. Болгочлоо шүү. Тэгээд тэр мөнгө нь болонгод зөвхөн чи битээр айлгасан дорд тахгүй. Монгол улсын газар нутгтэр байгаа нөгөө эргэлдэж явах хэрэгтэй. Тийм, тэгэл өөрсдөө баяжаад тахад байгаа байхгүй. Тийм, Монгол улс сая ингээд сая сүйд гарсан энэ бүх нөгөө нэг ман зам юм гэж устгаад тэгээд зарим нэг өөрсдийнх нь газрыг аваад ингэж одоо өрийн дарамтанд орсон байсан. Ахмадууд өрийг гэж нэг тэгэлсэн. Илгээрээ хөвцсөн эдийн засаг гэж ярьж байгаа. Та нар энэний учир нь юу гэхээр зөө хятад руу ингээд нөгөө нүүрсээ гаргаад асар их мөнгөтэй болсон байхгүй Монгол улс. Эдийн засаг нь сугсан. Дэлхийд байхгүй хэмжээнд асар өндөр үстэй 17.3 хүрчихсэн баг. За. Тэгээд 12 онд хүрээд засаг солигдсон байхгүй. Артсан нам аваад тийм. Нөгөөх нь бүр хасах 1.3 хүртэл бүх мөнгөд бонд болгоод хийсгэсэн байхгүй. Доллар нь савлаад тэрнээс болоо Монгол мөнгө үнэгүй болоод ингээд ерөөсөн Монгол улс шууд дефолт зарлах гэж байсан байхгүй. Ямар ч бодлогогүй байсан. Дээрээс нь баахан мөнгө тараагаад болсон болоогүй зам болсон болоогүй төсөл хөтөлбөрүүд мөнгөө тараацсан байхгүй. Хөрөнгөлийн гайгүй юмтай үүссэн байсан юм аа. Тэгэл гитсэн юм шүү. Тэгэл бодоолсон шүү дээ. Ерөөсөн 15 16 онд чи Монгол улс бодоолсон. За энийг бүрчлүүлээ дуусгач. Тэгээ. Засаг заяа хоёроос бидэнд бич сарлиг тушаалтайгаа үүрэг хариуцлага бас бий. Би юу хийж вэ гэж надаас бити яасан. Би юу хийх вэ гэж одоо өөрөөсөө асуу. Гарт чинь шүдэн зэрэг галасаач гэрэл гараад гарт саагүй шудраг ёс тогтно. Гажуудал ялцрал устна. Ганцхан үнний төлөө дугаар. Тэмцэл үргэлж илж байна. Монгол улсын төлөө зүтгэе. Ямар гоё юм бэ? Гэтэ бол утаа мутаа одоо ингээд ерөн сүүлийн жил бол надаа бол эрс өөрчлөлт бол ерөнхийдөө бол хийгдэж байгаа гэж ерөнхийдөө анзаарагдаад байгаа шүү дээ. Тийм үү? Утааг бол нэг жилд л алга. Шок тийм амар гоёсэн шүү дээ. Тэгэхэд чинь хэдэн жил ингэ заваарч явсан тий. Тэгэхэд бол Монгол улс ханиад одоо юу гэдээ энэ уушгины хатгалаа их мэдчихээ өвчлөл ямар амар байсан. Хотод байхад амар тий ингээл юу ч харагдах тийм хүн гарч ингээд. тий. Гэхдээ сэтгэл байвал хийж болох бохгүй юу? Хийх ёстой хүмүүс нь яг хийгээл
явж байгаа. тэрийг иргэд аягүй сайн дэмжсэн байхгүй. Тийм. Засгийн газар амар зоригтой шийдвэр гаргасан шүү дээ. Түүхийн нүүрс хот руу орлохгүй. Заавал шахмал төлнэ. Энийг болгоод ард иргэд бас аягүй дэмжсэн. Өөрсдөө тийм хүнд юмд одоо баах болийг бас те зориг гаргая гэд шийдээ. Тэгээрээс нь нөгөө нэг хэсэг чинь шахмал төлсөн хүрлцэхгүй байна. Тэгээ савлгаа намжихгүй байна гэдэг чийсэн шүү дээ. Тэр үед нь би өөрөө яг очиж нөгөө нэг яг энэ бөлгөөнөрийн ардлын тэр үйлдвэр дээр нь очиж би нэг өдөр бүтэн ажилласан шүү дээ. Шахмал төлшин яг савлаад 25 хэлээр нь савлаад тэгээд нэг өдрийн цалингаа нэг айлуудад өгчээсэн бохгүй би. Ямар гоё. Төрөмс боглоо найзууд нийлээд би бүтэн өдөр чинь ингээ ажиллаад яасан. Тэгээд манай нэг хороод залуучууд бас тэрэн дээр гар бие орсон бохгүй. Удааны эсрэг аав ээжүүд гэл орлоод ийсэн. Тэгээд хамтдаа хийгээд гисэн чинь хинж байгаагүй. Нэггүй тэд нар ч үнэхээр тийм байсан бол очиж савлалцчих болно шүү дээ. Яг зорилттой юм хийж яхад би тэрэн дээр үнэхээр гайхсан. Зүгээр л талбай дээр ойрлож гисэх байсан. Гар би очиод утаага хамтдаа алгуулгыг гэж шахмал төсний одоо хэрэглээтэй болгоё, савлгаа хүрлцэхгүй байна гэхэд тэд нар ягаад очиод савлцчих өгч болоогүй. Тэгвэл би тэр хүн тэнд өмнөх гайхаад байдаг хөөе. Би энэ засгийн газар одоо хүрсхийн засгийн газар шүү дээ. 3 зүйлийг зориод байгаа хөөе. Монгол улс дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг болёо. Тог захилгаанаа өөрсдөө хангадаг болёо. Бензин шатгуунаа бас өөрсдөө олборлоод ингээд хангачдаг болёо гэсэн. Ийм 3 энэ бол улс үндэсний дархлаа ахгүй юу? Одоо чи наад чаас Орос нөгөө дэлхийн нийт одоо үн нэмэгдэнгүүт л манай бензиний үүд чинь буурч шүү дээ. Гэтэ энэ зүйлийг манайх тогтмол байх боломж байгаа хгүй юу? Энийг хийчих гэж байгаа бензинэ. Цахилгаан. Гадны улс цахилгаангүйгээр бүх зүйл бүх хүн тоогоор ажиллаж байгаа шүү. Энэ тог тасвал бид нар яах юм? Бүх юм дуусч байгаа байхгүй. Тийм хараад байдлыг зогсооё гэж байгаа. Энийг хийж байгаа. Эрүүл хүнс гэж ярьж байгаа тийм. Бид нар хүнс гадаг хил ингээл одоо ковид мовид гэл ингээл янз янз болж энэс илүү том амар дайн тахал болвол яах вэ? Энэс бүр амар. Тэгэхээр хятадаас орж ирдэг хүнс нөгөө импортууд нь байхгүй ч бид нар яхаа өсөд хөх гэж шít. Энийг болийг дотооддоо 100% хүнс ногоо юм бүх юм хангая. Ингэжиж энэ улс дархлаатай байна. Юм хараад бус энэ зүйлийг хийх гээд бүх юм ингээд зориод хэрэгжүүлж байгаа. Энэ зүйлээ ахаад хийхэд ахаад хугацаа ихтэй байгаа байхгүй. Энэ хугацааг нь залуучууд бид нэр зүгээр харж ойлгох ёстой. Ойлгоод улам дэмжээд бас тийм дэмжиж энэ чинь нэг зүйл рүү харж бид нар яахгүй бол одоо дараагийн хүмүүс нь гараад яг юу хийх юм? Энэ зүйлийг үгүй болгочвол яах юм? Ойлгомжгүй шүү дээ. Ахаал нөгөө нэг хийх гэж ажилласан юм ахаал 4 жил болчихвол яах юм? Нөгөө мөнгө шал өөр тийш яваад өгнө. Ийм зах замраагүй байдлыг болий улс нэг бодлоготой, нэг зорилготой тэрний хараас жоохон урт хугацаанд ингээ ажиллах хэвээр ийм цаг үе ирчээд байгаа хгүй бид нар. Тэгэхээр энэ зүйлийг хэдүүлээ бид нар залуу хүмүүс дэмжих хэрэгтэй гэж би бол зөв шодроо хэлмээр байна. Ямар нэгэн супер чадвартай болмоор байвал одоо болох боломж олдвол ямар чадвартай байх вэ гэж байна. Нисэх би бол нисэх. Би болсон. За хэрвээ нисэх миний хувьд ч гэсэн яг нисэхүү алах болох бол би нисэхээс. За яагаад бүгдээрээ нисхийг ёо тайп бистэй тэр чинь. Чөлөөтэй дуртай газараар ниссэн зү. Халуун дэмжин наас. Чи халуур жаах чам. Хүний яриас сонсч юм уу? Би алгуул яагаад гэвэл ингээд хаа ингээд ганцаараа баймаргүй юу дээ штэ. Тэгэх юм бол би ингээд нэг ямар ч тийм юугаа газар очиад алга болоод чихэр зүгээс. Тарихгүй. Уггүй тарих. Би алга болчихсон болол. Би хэрэг алга болох юм бол би инста жинхэнэ улс төрийн багч канал руу орд би бүх мапаны сонсон доо. Тэр яах вэ? Йоо за нисдэг бол хаашаа нисэх юм? Хаашаа чамаагүй. Би шууд Европ руу ниссэн. Би зүгээр дээш нисэж үзсэн. Зүгээр дээрс нис. Сарн дээр орчмоор байна. Сараа хэцүү штэ. Гэхдээ нисэж байгаа юм чинь. Гүг нисэх нь тийм тэгээд чи амсгаж чадахгүй тэгээд яах юм? Нисэж байгаа юм чинь хамаагүй шүү. Тэгээд ачаа. Одоо улсын хэлээр ярьж чаддаг болох уу эсвэл амтны хэлээр ярьж чаддаг болох уу гэсэн. Юу гэж байна? Хүний хэлээр юм уу? Надад би бол хоёулангийн сурмаар байна. Би амттай жаахан хооч юмар байна. Тэ? Би л одоо яа нохотойгоо явуулж өгнө. Баа гэсэн нисэж байгаа шүү. Могоны хэлсэн. Тэг нэг баг гэдэг жаах. Нохоны хэл сорно гэдэг. Нохоны биш амтны хэл сорно гэдэг. Тэгээ нохоогоо ингээ юм зарна. Нөө гринч дээр гарч штэ. Тэр нохоомрээ. Системээр тийм биш үү? Яг нөгөө хүний олон улсын хэлийг яг сурч болно. Амтны хэлийг бол сурах боломж баг учраас тэр зүйл гэж байхгүй штэ. Амтны хэлээ сурах чаа. Түшээ сур мэддэг юм байдаг штэ.
Урлаг гэсэн сүүлд одоо гарч байгаа гоё контент юу вэ? Байхгүй. Манайх л. Эфлэг авсан чи. Үгүй ямар хоол идэх дуртай юм нэрээ? Бүх бол. Йоо ямар Их хол. За ингээд манай ээлжит нэг шин дугаар ингээд энэ төрөйд өндөрлж байна. Тэгээ дараагийн гоё шин зөөстэй, шин бичлэгүүдтэй, шин реакшн видеогоороо эргээд уулзцаая. Bye.